зарим нэг аймгийн баг хурлын гишүүдийг өрөөнд харчаад гаргахгүй байсан үнэн шүү дээ. Дархныг гаргаагүй. Ямар хүн? Орхон аваа явуулсан байлээ. Баян зүгт дүүрхийг аваа явуулсан байлээ. Тэгээ энэ чинь баг хурлын гишүүн гэдэг чинь өнөөдөр жоох хүүхдүүд биш шүү дээ. Энэ чинь 18 нас хүрсэн эрх зүйн хариуцлага хүлээх одоо бүрэн чадвартай Монгол улсын иргэн шүү дээ. Улс төрийн намын гишүүн. Тэмээдгүй өөртөө толгой байдгүй болов уу гэж л ойлголоо. Би одоо их сая л олон зүйлийг л бас тэр саяны сүүлийн санал хураалтан дээр авлаа. Манай намын байран дотор шүү дээ. 702 тоотод Алтаа гээд манай нарийн бичгийн даргын өрөөнд дархны намын гишүүдийг бүгдийг л тэнд хорчоод гаргахгүй л байсан шүү дээ. Бид нар хид хидээр очсон шүү дээ. Бүлгийн дарга Батэрдэн очлоо. Манай улсын хурлын гишүүн Саранчулуу очлоо. Намын төв аппаратын гадаад харилцааны хэлтсийн дарга Үлжий очлоо. Олон хүн очоод л ингээд очиж саналаа өгөө гэдэг зүйлийг шаардлагыг одоо ингээд илдгээр тавихад л бүгд л баг уурлал өгөхгүй барихгүй гэл ингээл яасан шүү дээ. Өөрсдөө дотроосоо төвчж идсэн. Онгорхол лээсэн тэгэл ороод гарахгүй лээсэн билээ би. Тэгээ жавхан сайдл гарахгүй лээ би харсан шүү дээ. Тэгэл. Одоо би наадахтайс бас гомдол ирнэ гэж сонссон. Тийм. Бүр тэр зарим баг хурлын гишүүдээс нэрх юм шиг үлээ шүү тэр тухайн. Тэгээ цаашдаа бид нар энэ асуудлаа улс төрийн нам дотор ярих хэрэгтэй мөлий. Одоо дараагийн баг хурлууд манай энэ намын их хурл 11 сарын 15-нд оролтсон. Тэндээс дараагийн баг хурл оролтсон. Нэгдүгürt энэ 478 билүү 79 гишүүнтэй манай баг хурл. Энэ тоо арай их байна. Зөөлөх ёстой. Өмнө бид нар чинь 260-тай, 310-тай, 210-тай гэдэр гэдэг ингээд янз бүрийн байдлаар баг хурлаа бүрдүүлээ явж ирсэн. Тэгээ нөгөө хит хүн олдоод ирэхээр бас асуудал болдгүй юм шиг байна. Хоёрт энэ баг хуралд орж байгаа улсууд бол өөр ингэсэн нэг шийдвэр гаргачих хэмжээний нэг насан турш толгойтой орсон зүг баг. Хин нэгний даалгавраар орж санал өгдөг, хин нэгний даалгавраар орж үг хэлдэг. Тэр байтугай тий хин нэгний даалгавраар хэвлэлт гарч яриа өгдөг иймэрхүү улсууд манай баг хуралдж байх хэрэггүй баг. Намдж байх хэрэггүй. За уг нь төрийн ордон дотор одоо бид төрийн ажлаар ярих учиртай юм байх. Энэ нам төрийн ажлыг жоо салгаж ямаар байгаа юм. Цагаан ордон дотор болж байгаа намынхаа ажлыг тэндэл ярьж байвал уг нь зүгээр юм байна. Зүгээр харамсалтай нь тэхгүй байна. Одоо намын хурлын дараа тэр ордон дотор тэн дотроо ярилцж байгаа асуудлуудаа гарч ирэл янз янзаас нь ярих юм. Зарим зүйлүүдтэй би санал огт нийлэхгүй байна. Бодит байдлаас нь арай л жоохон хацаал яриад байх шиг байна. За нэгэн төр сэдвийг хүндсүүчээс би бас эсэг хүмүүс хэлмэгдэхээс болгоомжилж би бас хэлэх ёстой болов гэж ингэж бодож байна. За тийм. За тэгэхээр манай баг хурл нь баг 24 цаг болсон тийм ээ. Баг 24 цаг болсон. Тэгэхээр тэр байшин дотор байх улсууд 24 цаг тэр жижигхэн сандал дээр суун хэцүү шүү дээ. Одоо тэр чинь бос цуух хэрэгтэй болно, хоол ундууд хэрэгтэй болно. За сүүлийн санал хураалт баг үүрээр шахуу болсон. За манай дархны баг хурлын гишүүд бол маш идэвхтэй оролцсон. Манайгаас 13 гишүүн байдیں۔ Одоо бид нар ороод манай өмнөх одоо их хурлын гишүүд ороод тэгэхээр бид бүгдээрээ 24 цаг одоо маш төвчээртэй за баг хуралдаа намынхаа хуралдаа одоо маш хүндэтгэлтэйгээр ингэж оролцсон. За тэр сүүлийн санал хураалтан дээр бол одоо эрс бас жоохон багассан байсан. За гисэн хэдий ч манай дархны баг хурлын гишүүд одоо маш идэвхтэй оролцсон. Бөөндөө байжгаад одоо орж тэр одоо эрцийнхэн тоонд нь бас нэмэр болж ороод ингээд саналуудаа өгцгөөс. За харин баг хурлын гишүүд хэрхэн яаж саналаа өгсөн нь бол энэ хувь хүмүүсийн өөрсдийнх нь л асуудал. За тэгэхээр одоо тэр хуралдаа ингэж 24 цаг төвчээртэй сууж байгаа хүндэтгэлтэй оролцсон баг хурлын гишүүдийг маань тэр холоос ирсэн улсуудыг маань ингэж илмэгдүүлж янз янзаар ярих нь бол буруу, маш буруу. За харин ч одоо эсрэгээр одоо талархал илэрхийлэх ёстой. Ингэж сунжирж удаан хуралдсан баг хурлыг эцсийн мөч хүртэл хүлээж агаад ингээ бүгдээрээ одоо оролцоод ингээ тараад явсан бол талархах ёстой шүү дээ. Тэрний оронд одоо янз янзаар ингэж ярих. Тэрийг одоо бие өрөөнд оруулаад түвжээ цоожлоод надад тэгээ цоожлуулж итг тийм одоо баг хурлын гишүүд, намын гишүүд гэж одоо байх уу? Ер нь бол гарахгүй байсан юм шүү. Манайхан ч бөөндөө бид нар нэг тэр хоол унд эцгийг нэг өрөөндөө байж исэн нь бол үнэн. За зөндөө хүмүүс орж гараад явж байсан. Тэр яахаараа тэрийг цоожлтыг. Одоо ямар жоохон цэцэлгийн хүмүүс байгаа шүү дээ. Тийм юм юу гэж болох вэ? За харин ч өөрөө нэг орж гараагүй хүн тэр талаар бүр дүгнээ тийм ярьж байгаа нь бол маш харамсалтай. Өчтөр харин манай бүлгийн дарга харин үннийг хэлж илээ. Өөрөө л ороод гарсан. Тийм бид нар хоолунд идээс сууж исэн. За ёстой тэрийг мэдэхгүй тэгвэл орж харсан бол цоожлог л байж тийм үү? Харин цоожлоогүй байсан зүгээр гарахгүй байсан л гэж хэлээд байна. Хаалганы цаанаас нэвт хараал байсан юм байна л да. Юу гэж тийм байх тийм манай гарахгүй байх одоо тийм боломж байх уу бүгдээрээ ороод ингээ саналаа өгөөд гараад ирж штэ.
Монголоор намын баг уралдаа маш хүндэтгэлтэй хандаад энэ 24 цаг бүтэн суугаад ингээд одоо ор гэсэн цагт нь ороод саналаа өгөөд гарч ирж байна. За дээрээс нь энд чинь хурлаас тараад явцсан сүүлийнхаа салдууралтанд оролцоогүй ч олон хүмүүс байна. Тэгээд тэд нар улсууд дээр янз бүрийн ярихгүй 24 цаг сууж байгаад оролцоод явсан улсууд дээр яагаад ингэж ийм болоод яриад байгаа. Тэгэхээр одоо араа за би ингээд тэр босон процесс хэллээ. Одоо тэр нам дотор болсон энэ процесс тэр намын уралд холбоотой юм тэр нам дотор л ярих хэрэгтэй. Энэ төрийн ордон дотор орж иж энийг ярилцмааргүй байна. Тэгээ одоо энийг цэглэе.